Мэдрэгсийн яаралтай байдалд байгаа өвчтнүүд үнэхээр байдаг. Ийм тохиолдолд процедур нь утгагүй байдаг. Тийм ээ, би 21 өр зууны эмнэлгийн мэдрэхийн мэс заслын дарга Хэн Хүн Ян байна. Сайн байна уу? Би 21 өр зууны эмнэлгийн мэдрэхийн даргач Сумби байна. Өнөөдрийн сэдв бол хамтдаа судалцгаая. Энэ нь мэс заслуу эсвэл процедур уу? Бор нутгаас ирсэн зарим өвчтнүүд эдгэрдэггүй эсвэл муу үр дүнтэй байдаг. Тэд энд ирдэг. Гэхдээ тэд процедур хийсгсэн гэж хэлдэг. Тэд бандын өвдөлт эсвэл сажист гэх мэт шинжтийн бүдтэй ирдэг. Бидний ойлголтоор процедур гэдэг нь мэс заслын хотог ашиглагдаггүй зүйл юм. Зүсэфтүүдийн улмуур байдаг. Энэ нь нуруу эсвэл бүс фид мэс заслын хотог ашигласан гэсэн үг. Ийм тохиолдол үнэхээр олон байдаг уу? Олон хүн мэс засал болсон процедурын ялгааг асуудаг. Өвчтнүүдэд ойлгуулахын тулд мэс засал гэдэг нь биеийн анатомийн өөрчлөлт хийдэг бөгөөд тодорхой гэмтлийг арьсах эмчилгээний арга юм. Процедур нь биеийн бүтцийг өөрчлөхгүйгээр шинж тэмдгийг намдаах зорилготой. Бид ихэвчлэн мэс заслын болон мэс заслын бус эмчилгээг ялгадаг. Тиймээс ихэвчлэн биес гэмтлийг шууд арьсах эмчилгээг мэс засал гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл биеийн бүтцийг хадгалж эм эсвэл бусад аргыг ашиглах. Бид процедурыг өвчтний шинж тэмдгийг намдаах алдартай эмчилгээ гэж нэрэлдэг. Тиймээс эцсийн зорилго сайжруулах, өвчнийг эдгэх явдал юм. Одоо мэс заслын шалтгааныг шууд шийдэх арга товч зам гэж үзэх нь ихсэж байна. Хэрэв та хүсвэл. Харин процедур нь шинж тэмдгийг намдаахад бусад замыг туулж магадгүй. Бид ихэвчлэн мэс заслын бус эмчилгээ биеийн бүтцийг өөрчлөхгүйгээр өвчнийг эмчлэх процедур гэж тайлбарладаг. Би яагаад процедур болон мэс засал гэсэн нэр томьёог Солонгосын эмнэлгийн зах зээлд ингэж солиодож гэрэлтгийг гайхаж байна. Миний бодлоор энэ нь хувийн даатгалын компаниуд эмнэлгийн зах зээлд оролцож ихсэнтэй холбоотой. Жишээлбэл энэ нь иймэрхүү. Дитэм судасны нарийсас гэх мэт асуудал гарвал стенд нь үндэ процедурт илүү ойр байдаг. Үүнтэй адил хэрэг дитэм судас бөглөрсөн бөгөөд стенд ажиллахгүй бол мэс засал шаардлагатай байж магадгүй. Дитэм судасны тойрог зам буюу байпас гэж нэрлэгддэг нь маш том мэс засал юм. Эдгээр хоёр нь огт өөр эмчилгээ юм. Гэхдээ даатгалын компаниудын дунд үүнийг процедур эсвэл мэс засал гэж хүлээн зөвшөөрөх талаар маргаан гарсан. Тиймээс тэр үеэс эхлэн эмч нарч гэсэн процедур болон мэс засал гэсэн нэр томьёог баг зэрэг буруу шилжиж эхэлсэн. Учир нь процедур гэсэн нэр томьёо нь өөрөө олон нийтийн дунд үүнийг илүү хөнгөн зүйл гэж бодогдуулж магадгүй. Хэдий ижил эмчилгээ байлаач. Эмч нарч мөн процедур болон мэс засал гэсэн нэр томьёог хөнгөнөөр хандаж болох талаас нь андуурч эхэлсэн. Эдгээр муу давтал Солонгосын зах зээлд баг зэрэг нэвтэрсэн байна. Ямар ч тохиолдолд мэс засал нь анатомийн бүтцийг эвдэх шаардлагатай байдаг. Учир нь өвчний шалтгааныг арилгахын тулд анатомийн бүтцийг өөрчлөх хэрэгтэй. Микроскоп, дурам, эсвэл лазер ямар ч хэрэгсэл ашигласан бай. Эцэст нь бүгдийг мэс засал гэж эмлэх ёстой гэж би үзэж байна. Процедур гэж нэрлэгддэг эмчилгээний талбарт мэс заслаас бусад бүх эмчилгээгээр тооцогдож болно. Хамгийн түгээмс нь эм уух, физик эмчилгээ хийх бөгөөд хамгийн өргөн хэрэгсэлдэг нь мэдрэлийн блок эмчилгээ юм. Солонгосын уламжлалт ангаах ухааны эмнэлгүүдэд гарын алсын эмчилгээ, зүй тавих мэс заслын бус процедур бөгөөд ихээхэн анхаарал татаж буй эмчилгээ нь нейропластик гэж нэрлэгддэг процедур юм. Энэ нь эмийн эмчилгээний үр нөлөөг хамгийн их байсгахын тулд гэмтэлд хамгийн шууд ханддаг арга юм. Өмнөх процедураас эмчилгээний үр нөлөө аваагүй хүмүүст ийм нейропластик процедураар ихээхэн эмчилгээний үр нөлөө үзүүлж байна. Процедур эсвэл мэс засал хийх үед тавигдах шалгуур. Мэдрэлийн мэс заслын үүднээс нурууны асуудалд мэс засал хийх шаардлагатай хоёрхан тохиолдол байдаг. Нэг нь сайжилт үүссэн үед жишээлбэл диск хагарч мэдрэлийг шахах үед зөвхөн өвдөлт үүсгээд зогсохгүй. Шагааг өргөх эсвэл түлхэх хүч сайжилттай болж хүч буурдаг. Мөн шээс эсвэл өвтгөн гаргах асуудал үүсэж болох бөгөөд хүнд кодо эквайна хамшинж орно. Эдгээр мэдрэлийн яаралтай тусламжийн нөхцөл байдалд өвчтнүүд байдаг нь тодорхой. Ихэнх тохиолдолд ийм нөхцөл байдалд процедур нь ямар нэгэн ач холбогдол эсвэл зорилгогүй байдаг. Мэс засал хийхийг зөвлөдөг. Хоёрдугаар сайжилт эсвэл түүнтэй төстэй асуудал байхгүй байсан ч хэрв хэд их өвдөлт өдөр тутмын үйл ажиллагааг саатуулж байгаа бол эсвэл мэс заслаас бусад процедур дор хаяж 6-7 хоног туршиж үтсэн ч сайжрахгүй. Өдөр тутмын амьдралдаа эргэж чадахгүй байгаа бол ийм хүмүүс байдаг. Ийм тохиолдолд мэс засал хийхийг бодолцох хэрэгтэй. Энэ хоёр тохиолдолд хураангуйлах боломжтой гэж бодож байна. Процедурт анхаардаг эмнэлгүүд байдаг шүү дээ. Тэд процедурт анхаардаггүй, харин зөвхөн процедур хийх боломжтой учраас зөвхөн процедур хийдэг.